Би бол дүгнэлтийг хүлээгээд авчия гэдэг зүйл байна. За ерөн зүгээр цаашдаа энэ дүгнэлтээс харахад улс төрийн намын бүртгэл ч гэсэн улсын дээд шүүхт байх нь зөв үгүй юу гэдэг асуулт цаана яригдж байгаа. Ерөн бол улсын дээд шүүхэд тодорхой юм бүртгэлүүд байдаг тогтолцоонд юу гэхээр төрөнгийн эрхийн бүртгэл, иргэний бүртгэл, хууль этгээдийн бүртгэл улсын дээд шүүхийн дэргэд байдаг институцүүд байдаг. Яг Ром, Герман төрт бол байна. Манад бол засгийн газар гүйцэтгэх мэдлэлтэй байгаа. Улс төрийн намыг салгаж аваад ингээ өгчөж байгаа нь нэг талдаа улс төрийн намын одоо энэ зохион байгуулалт эрх зүйн байдал тэдгэрийн гишүүдийн эрхийг ч гэсэн зөрчиж байгаа үйл явдал байхыг үгүйсэхгүй. Өөрөө өөрийнхөө бүртгэлийг дараа нь ямар байдлаар хэн хинх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тийм учраас сонгуулийн ерөнхий ороо энэ чиглэлийнхаа бүртгэлийг хийгээд энд гарсан шийдвэрийг улсын дээд шүүх байт юм уу үндсэн хуулийн цэцээрээ хянуулаад энэ улс төрийн нам түүнийг дагсан байгуулагдах, хөрвүүлэгдэх, татан богдох байт юм уу энэ харилцаагаа хуулийн хяналтад бас оруулаад явах нь өрн зүгээр энэ үндсэн хуулийн эрх зүй талаас зөв бах таа гэж би зөв хувьдаа боддог. Энэ зүйл бол ерөн зүгээр энд яригдж байна. За шүүхийн тухай хуулийг боловсруулж явах ч гэсэн энэ асуудал яригддаг. За одоо алт уянгой ч гэсэн мэдж байгаа да. Гэхдээ уламжилалд 92 оноос хойш явж ирсэн уламжлал жишгний нэмаа гэд үлдээж исэн шигтэл юм байна. Сая Зогтбаатар дарагч хэлж байна. Адилхан хуулийн этгээдийн бүртгэлийг ингэж үндслээр явж болохгүй. Тэгэхээр цаана нь бол бас үр дагаврууд энэ дээр үүснэ. Энийгээ бид нэр зайлшгүй энэ одоо бас парламент тодорхой судалгаа шинжилгээ хийж энэ асуудлаа зэгцлэх ёстой. Сонгуулийн ерөнхий орооныхаа эрх зүйн байдал бүх юмыг авч үзэх ёстой л гэж би зөв хувьдаа үзэж байгаа. За ерөн зүгээр тэр мэргэжлийн холбоодын асуудал бол хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, натратын танхим, нэгтлэн бодох бүртгэлийн институт, хөрөнгийн үнэлгээчдийн холбоо ч гэдэг юм уу ийм байгууллагууд бол ингээ мэргэжлийн холбоо айлцсан байгуулагдсан. Ерөн ихэнх нь хуультай. Хуулиар л явж иж энэ асуудал цэгцэрдэг буюу яг албан ёсны бүртгэл энэний үр дагаврыг хамтаараа одоо хариуцаж эсвэл хамтын дүрмээ тогтоодог ийм л зарчим байгаад байгаа. Яг нэгдсэн энэ холбоогоор явна гэдэг бол хэцүү. Ийм байхгүйг л хуулийн этгээдүүд нь эдийн засгийн холбоо буюу худалдаа аж ахуйн танхимынх дээр яг чиглэлийн танхимаа байгуулах ёстой. Бусдууд нь төрийн бус байгууллага буюу холбоо одоо сан гэдэг байдлаараа явах нь зүйтэй байгаамаа. Тэгээ нэгдсэн нэг гээд буюу юм дээвэр холбооны асуудлыг гаргаж ирээд энийг нь улсын дээд шүүхээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол энэ боломжгүй асуудал байгаа. Энэ хуулийн төс бүр анханасаа гарахтаа засгийн газрын гишүүн бүр мэргэжлийн холбоог зөвшөөрөх хэрэгсэн байхгүй. Тэгээ явж энэ дийлэхгүй болохоор улсын дээд шүүгч өгсөн энэ бас буруутай явчлаа. Тэгээд би бол одоо дүгнэлтийг хүлээж аваад цаашдаа энэ мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг эдийн засгийн байнгын ороо байт юм, төрийн байгуулалтын байнгын ороо байт юм уу, хууль зүйн байнгаараа хамтраад дүгнэлт өгөөд энэ хуулийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлаа зөв болгох нь зүйтэй баха. Энэ бол зөвхөн бүртгэлийн асуудал биш. Одоо энийг ингээд улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлээ гэдээ өгсөн ч гэсэн дараа нь асуудал үүснэ. Тухайн дээр этгээдүүд яг тэр салбарыг төлөөлж чадахгүй юу гэдэг чинь эргэлзээтэй байхгүй. Энэ мэргэжлийн холбоонд чинь бид нэр төрийн зарим чиглэлийг шилжүүлэх гээд байгаа. Шилжүүлж байгаа чиглэлтэй хүний нөөцийг өгөх гээд байгаа. Шилжүүлж байгаа чиглэлтэй төсвийн тодорхой хөрөнгийг өгөх гээд байгаа. Салбарын стандартыг сайжруулах, апдейт хийх энэ асуудлыг яах гээд байгаа. Салбарын хууль тогтоомж захиргааны хэмжээний акт дээр эднүрээс санал авах гээд байгаа байхгүй. Яг бүрэн төлөөлж чадж гин үү гэдэг чинь бас нэг өөр асуудал. Тэгэхээр энэ асуудлыг илүү их зөв болгож иж одоо энэ төрийн шийдвэр дээр мэргэжлийн оролцогчдын санал бодлыг сонсноо гэдэг байгаа тэр концепт чинь бүрэн хэрэгжих юм а. Түүнээс биш цүнх барьсан, тамга барьсан 2-3 хүмүүс салбарыг төлөөлөө явж байгаа энэ жишгийг арилгах хэрэгтэй. Зөндөө жишгүүд бий. Жишээ нь Япон бол зөвхөн засгийн газар нь хүлээн зөвшөөр шийдвэр гаргаж иж мэргэжлийн холбоог байгуулдаг. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа. Гэхдээ би заавал яг ингэж байгаа юм биш. Энийг илүү их боловсрон. За, алт